Миний хувьд өөрөө амжилт гэдгийг юу гэж тодорхойлох вэ гэхээр нэгдүгээрт миний одоо тий бусдад одоо боломж олгож байгаа бусдад тий янз бүрийн одоо боломжийг нээж өгч байгаа маань миний хувьд нэг талаараа боломжийн амжилтын болов гэж би өөрөө хардаг. Хоёрдугаарт бол яг хувь хүнийхээ хувьд бол би өөрийнхөө ингээд нэг тавьсан зорилго тий би жижигэн ч гэсэн зорилго тэрэндээ хүрчээ тайф аваа сууж байгаа маань миний хувьд бол маш том амжилт юм аа гэж би бодож байдаг. Миний хувьд сургуулаа төгсөөд ер нь бол хуваарай бизнес эрхлээ явах уу, энэ мэрэгчлэрээ одоо цаашаа үргэлжлүүлээд явах уу гэдэг маань бол сорилт болж исэн. Хараг хүмүүсийн компьютерийн чиглэлийн мэрэгчлэр давхар дахин сураад за тэгээд хуучин мэрэгчлэлтэй бол эргэлт буцалтгүйгээр орсон. Ер нь бол 2020 оноос эхлээд яг анхны хөрөнгө оруулалтын маань өгөөжүүд ингээд бий болж эхэлсэн. Дижитал 900 ирсэн одоо дижитал нэшн гэж яригадаад байгаа энэ цаг үед бол бид нар бүхий л зүйлийг бол гар утсандаа шингээгээд багтаагаад аваад явах боломжтой болчлоо. Бүх мэдээлэл нээлттэй болчлоо тийм ээ. Гадаад дотоод зах зээл бүгд нээлттэй болсон. Энэ үед бол тэр хөгжлийн бэрхшээлтэй байна уу, бэрхшээлгүй байна уу те бүх одоо боломж бол залуучуудад нээлттэй байгаа. $2017 оноос эхлэн одоо хөрөнгө оруулалтынхаа багцыг бүрдүүлж эхэлсэн. Тухайн үед бол Монголын зах зээл дээр хувьцаа, бонд гэсэн хоёр л хөрөнгө оруулалтын хэрэгсэл байсан. За тэгэхээр би одоо хувьцаанд эхэлж төрүүлж хөрөнгө оруулалт хийгээд за үргэлжлээд одоо крипто валютад хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн 2019 оноос эхлээд. За тухайн үед бол компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал янз бүрийн сургалтуудад ингээд хамрагдаад явж исэн. Тэр үеэс эхлээд миний хөрөнгө оруулалтын гараа эхэлсэн. Тухайлх нь бол бас яг анх намайг ингээ хөрөнгө оруулалт хийгээд би баг залхтал за та энд хөрөнгө оруулалт хий, тэрэнд хөрөнгө оруулалт хий. Энэндээс ингээд одоо багч болтгоо авчихаа гэд ингээд зөвлөжсэн хүн маань одоо орон сууцанд орцсон тий надад ингээд одоо чи одоо тэгж одоо намайг залхаан цэрлүүлээгүй бол гэдэг ч юм уу тий тиймэрхүү яриаг хүртэл хөгжилтэй маягаар ингээд надтай яриад явхад бол сайхан байдаг. Ингээд эргээд харахад амжилтыг бодож исэн миний одоо төсөөлөл биелсэн мэт ингээд санагддаг. Бусад хүмүүст боломж нээгээд тэр хүмүүсийн одоо тэр хөрөнгө оруулалтыг өгөөж тэр хүмүүс хөрөнгө оруулалт хийгээд мөгтрөө би байртай болсон шүү би машинтай болсон шүү гэд ингээд надад хэлж байгаа маань хөлөнгөөс харахад ажиглахад маш юм бахархалтай байдаг. Одоо юугаар ч одоо солишгүй тийм одоо баяр хөөр миний мэрэгчлэлтэй эзэн байсан тэр одоо гавьяа гарч ийн гэж одоо миний хувьд хардаг.